Сайн байцгаана уу Солонгос хэлний онлайн хичээлийн мөрөг үзэх зорион олж байгаа та бүхэн маш баярлалаа. Тэгэхээр би танд Солонгос хэлний зайн сургалт хэрхэн бүрдүүлэх гэдэг зааварчилгааг та бүхэнд өгье. Тэгэхээр Easy World Language Segment гэсэн сайт руу та бүхэн нэвтрэн ороод түүний дараа бүрдүүлэх гэдэг хэсэг дээр дарах байгаа. За бүрдүүлэх хэсэг дээр дарах юм бол өөрийн овог, нэр, за утасны дугаарыг бичнэ. За Монгол байгуул Монгол дугаараа, тэгээд Солонгосын мөнгө хөрөөсөд байгаа бол энэгүй дугаарыг бичих нь. За тэгээд мэйл хаягаа бичих байгаа. Мэйл хаягийг. Тэгээд нууц дугаарыг оруулна. Нууц дугаар 2 удаа давтаж оруулах байгаа. За бүгдээрээ уралдаад үзье л да. За болд. Содда. Утасны дугаар нь за ингээд 8 онтой тийм ээ. За мэйл хаягийн хувьд бол лээрээ за яг админ өөрийнхөө мэйл хаягийг оруулъя. За нууц кодыг харъя. Нууц кодыг нь за нэгээс эсч байт юм уу? Эсвэл яаж орж болох юм шүү дээ. За тэгээд ингээд бүртгүүлэн орохдоо та энэхүү бие үйлчилгээний нөхцөлийг бүлээн зөвшөөрч байгаа хэсгээр чаг дарах байгаа. Чаг дарахын өмнө та заавал үйлчилгээний нөхцөл гэдэг хэсгийг дараад заавал уншиж танилцаарай гэж таамаг зөвлөмөрөө. За тэгээд би машин биш гэдэг дээр дарна. Хэсэг хугацаанд хүлээгээд нөгөөдөө ингээд улаасны дараа бүртгүүлэх гэдэг дээр дараад энэхүү таны бүртгэл үүссэн байгаа юм аа. За бүртгүүлээд та бүртгэлээрээ оронгууд таны татвар ингээд ийхүү харагдана. Зүүн доод буланд нь толичиг маань гарч ирж байгаа. Тол гэж тайгаад бүхүү толтой урд бүхүү тайгдаж болно. Буцаад талтаж болно. Энэ дээр бол чат үүсэж байгаа. Манайтай холбогдох боломжтой. За Асын зай сургалт дээр ороод та өөрч тохирох хичээлүүдийг сонгож болно. За Солонгос хэлний ага шатны хичээл. За тэгэнгүүт нэгд хичээлийг та үн төлбөр үзэж болох байгаа. Нэгдүгээр хичээлийг дараад хичээл гэдэг дээр дараад орох юм бол таны хичээл нэгдээс гадна өнөөдөр бид ямар хичээл үзэх вэ? За тухайн хичээл маань хэд болов хамаагүй та давтан үзэх боломжтой. Дараа нь бүх технологиуд нэнд байгаа. Баруун суурийг дуудлаас програмыг татаж авахын тулд та програм татаж авах гэдэг энэхүү тавцлуудыг даснаар татаж авах боломжтой. За энэ ч юм адил ингэж татаж авдаг. Тэгээ бүх аудио нэндээ бэлэн байж идэг. Тэгээд Солонгос хэлийг зөвшөөрдөөс манай хэдээс хэдгээр нүрийг хийх ёстой. Хэдээс хэдгээр нүрэн дээрх ном шинэ үеийг зээжлэх ёстой гэх юмчлээ бүр зааварчилгаа, хичээлийн үр дүн, аудио гэж нэг орж ирж байгаа. Тэгээд бас нөө оюутанд хэрэгтэй гэдэг үгнээс мэдлэг олох бас нэг юм болон зөвлөмж гэсэн хэсгүүд бас байдаг. Тэгээд шалгалтаа өгөх боломжтой. За шалгалт нь бүгдээ шалгалт өгч байгаа тохиолдлыг зөвхөн харцгаая л да. За жишээ нь 11-р хичээлийн шалгалтыг өгөх боллоо гэж үзье. Шалгалт маань дотроо тогтоосон хугацаанд буюу 10 минутын дотор шалгалтаа өгөөд бүгдийг бүглөөд та хамгийн сүүлд шалгалт өгч дууссан гэдэг товчлуурыг дарж иж энэхүү хичээлийн үр дүн маань одоо шалгалтын оноо болон цаашаа хүлээн зөвшөөрөх 20 асуулттай тусал 5 оноо гэсэн. За тэгэнгүүт бас суралцагч өгсөн шалгалтын хариуг миний шалгалт хэсэг рүү ороод за эндээс харах гэдэг товчлуурыг дарснараа өөрийнхөө зөв хариулсан, буруу хариулсан гэсэн үндсэн хариултыг нь бас бүрэн харах боломжтой байгаа шүү. За тэгвэл хэрхэн худалдаж авах вэ гэдэг төрөний сэдвүүрийг өгцөөд оръё. За суралцагч хэрэглэх гэдэг дээр та дарна. За эдгээр хэсгүүд маань өөрөө их онцлогтой. Одоо 120,000 төгрөгийн хөлтөрөө 60 хоногийн хугацаатай чиглэлээ 60 хоногийн хугацаатай ном байхгүй. Энэ бол номтой 75 хоног тэгээд шалгалтаа өгөх сертификат авч болдог. Суралц туршлагыг дараа нь хийгдэх боломжийг бид бүгдүүлж байгаа. Энэ болохоор манай зөвхөн бакалаврын ангийнхан байна энэ хэсгийг сонгодог байгаа. За суралцах гэдэг хэсэг дээр дараад за энэ дээр та тодорхой хэмжээгээр хаягаа оруулах байгаа. За Улаанбаатар хот за гэдэг ч юм уу. За тэгээд хадгалаад дарангууд эдний код гараад байна. Энэхүү кодыг манай мэдээллийн албараа холбогдож өгч чадсанараа таны хичээл шууд ингэ нэгдэх боломжтой юм аа. Тэгээд уул нь бол яг зөв энэ дансны дугаар руу энэхүү кодыг өгч явуулаад утгыг оруулсаар шууд автоматар нэгдэж чилээ. Бид одоо нэг юу байгаа ч бас хямдралын үе байгаа ч бас бид та бүхэд энийг арай өөрөөр хийж өгч байгаа гэдгийг ойлгоорой. За ийхүү онлайн хичээлүүдийг бүгдийг нээж авах боломжтой байгаа шүү. Тэгээд Солонгос хэлний хичээлийг үзээд та бүхэн тэнцээд бүгдээ Солонгос улсад тэнцээд одоо тэтгэлтэй суралцаарай гэж хүсье ирээ ёо.